Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ үчийн мэндийг хүргэе. Бүгд сайхан баярлцгааж байна уу? Намайг Берагийн Март гэдэг Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооны үүсгэн байгуулагчдын нэг дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Бид өнгөрсөн жил Праг хотноо зохион байгуулагдсан арга хэмжээнээс Европ дахь монголчуудынхаа тус хандвар босгосон 30 сая төгрөгийг 2024 оны зуудад нэрвэгдсэн малчтад сэтгэл зүйн болон эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх төсөлд бол хэрэгжүүлсэн. Энэ төслийг Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо маань анх удаага бид өөрсдөө миний бие явж хэрэгжүүллээ. Дундгуй аймгийн Дөрвөн суманд Дэлгэр хангай, Адаацаг, Сайхан овоо, Эрдэнэ далай сумдуудад нийт 214 малчин иргэдэд сэтгэл зүйн болон эрүүл мэндийн зөвлөгөө өгөх үйлчилгээг тусламж үйлчилгээ явуулах төслөө амжилттай хэрэгжүүлээд ирсэн. За тэгээд анх удаага өөрсдөө хөдөө яг малчттай хүрсэн төсөл хэрэгжүүллээ. Их сонирхолтой байлаа. Өөрсдийн биеэр очиод оролцоод газар дээр нь байдалтай танилцаад яг одоо энэ хэрэгтэй хүмүүст нь энэ үйлчилгээгээ хүргэсэндээ бол туйлын их баяртай байна. 7 сарын сүүл 8 сарын эхээр 12-7 хоногийн хугацаанд энэ төслөө хэрэгжүүлсэн. Яг энэ үеэр бороотой их зуншлах сайхан байсан. Тэгээд бид говийн замд их төөрлөө шинэ хотын жолоочтой явсан. Бусдаар бол асуудал гайгүй. 214 иргэнээс сэтгэл зүйчид 109 иргэн үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд бол 214 иргэн бол хамрагдсан. Бүгд хамрагдсан. Сэтгэл зүйн зөвлөгөө авсан 109 иргэдийн байдлыг бол нарийн дүгнэлт тооцоо тайлантайгаар гаргасан байгаа. Ерөнхийдөө ажигласан юм бол зуудад малан алдсан нас сэтгэл зүйн асуудал бохимдол үүссэн гэхээсээ илүү ахуй байдал амьдралтай нь холбоотой сэтгэл зүйн бушсан асуудлууд асар их байсан. Мөн малчид нөхөр нь мал дээрээ эхнэр нь хүүхдээ аваад сумын төвд хүүхдийнхээ боловсролыг анхаарад ингээд гэр бүл хоёр тустай амьдардаг. Энэ нь архиталт, гэр бүлийн салалт гээд олон асуудлуудын их усүр болж байгаа байдал бол бас анзаарагдсан. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдсан 214 иргэнд бол бүгд ихэнх нь бүх биений шинжилгээг хийсэн. Мөн малчин иргэдтэй нийт 3 сая төгрөгийн эмийн багцыг бид малчдаа тарааж үйлчилсэн. Яаралтай тусламжтай үед хэрэглэгдэх эмийн багцыг үйлчилсэн. Бүтэн биений шинжилгээ хийсэн. Хүмүүс бол маш их сэтгэл өндөр байна. Энэ үйлчилгээг бол эмчийн дутагдал, эмнэлгийн дутагдал асар их байд юм байна манай хөдөөд. Тэгээд хөдөө мал дээрээ өчнөн олон километрийн цаана байгаа улсууд чинь тэр болгон давхиж ирээд эмнэлгийн үйлчлэгэнд хамрагдаад иж чадахгүй, ингээд өвдсөн ч тэр өвчнөө эмчлүүлж чадахгүй малынхаа араас явсаар хагаад угшруулчихсан, хөндрүүлчихсэн асуудал бол аягүй их гарсан. Тийм учраас бас бид энэ байдал дээр яаж нэмдэг малчдын үйлчлэгийг ойртуулах уу, зохис үйлчлэгийг хүргэх үү гэдэгт бол цаашид бас анхаарах зүйлүүд маш их байлээ. Сэтгэл зүйн бол давтан зөвлөгөөг 9 сард 11 сард гээд манай сэтгэл зүйч маань эргэж холбогдоод давтан зөвлөгөөнүүдийг үзүүлсэн байгаа. Энэ сэтгэл зүйн зөвлөгөө өгөх асуудлыг бол хүмүүс асар их хүсэмжилсэн байна. Энэ ийм зөвлөгөө байдаг бол байнга авч ямаар байна, ярилцж ямаар байна гэсэн хүсэлтүүдийг их ирүүлсэн байлээ. Тэгэхээр энэ сэтгэл зүйн энэ зөвлөгөөгөө бид бол хотод гэхээсээ илүү энэ хөдөөгийн малчин иргэдтэй хүргэж тэднийгээ сонсох нь тэдэнд сэтгэл зүйтэйгээ яаж ажиллах нь арга зүйг зааж өгөх нь бол маш их энэ шаардлагатай асуудал байна. За энэ төслийг хэрэгжүүлснийхаа хувьд ингээд өөрөө биеэрээ очиж үзлээ, хүмүүстэй уулзлаа, мэргэжлийн хүмүүсийн эмч сэтгэл зүйч, сэтгэл засалч нарыг авчиж зөвлөгөө өгүүлсэн. Энэ үйлчилгээг цогц үйлчилгээг үзүүлсний дүнд ингээд анзаарч харсан юм бол хөдөө орон нутагт дэд бүтцийн хөгжил маш муу байна. Ерөөсөө л олон жилийн өмнөх яг л тэр хэвээрээ байна. Сумдууд ерөөсөө хөгжөөгүй байна. Эмнэлгийн, эмчийн, багшийн гээд нарийн мэргэжлийн хүний нөөцийн дутагдал асар их байна. Малчтад тэр явуулын үйлчилгээ, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх эдэр гэсэн тийм асуудал дээр хөгжил дэвшил гарсан юм бол маш бага байна.
мөн одоо энэ цус ойртолтын асуудал энэтэй холбоотой энэ олон өвчлөлтийн асуудал бол үнэхээр харангад илтсэн байна. Тэгэхээр энэ тал төслийг бол одоо бид нэр үргэлжлүүлээд хөдөө орон нутгатаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм учраас та бүхэн минь одоо энэ хандив цуглуулах, манай дуудлага худалдаа, дараагийн төслөө хэрэгжүүлэх энэ ажилд минь идэвхтэй сайн оролцоорой. Сайхан сэтгэлийн буйны гараа сунгаарай гэж хүсэж байна. За ингээд баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэ. Сайн үс дэлгэрэх болтугай.